Дөнгөж сая хаан уул дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүх хуралдаанд ороод гарч ирлээ. За шүүх хуралдаанд ороод төрсөн сэтгэлээсээ та бүхэнтэй хуваалцъя. За энэ бол түрээсийн гэрээний төлбөрт тэрбум гаруй төгрөг нэхэмжилсэн ийм нэхэмжилтэй иргэний ирэг байсан. За миний хувьд бол хариуцагчийн өмгөөлөгчөөр хэрэг хэмнэн шийдвэрлэх ажиллагаанд бол оролцлоо. За манай хувьд бол энэ бол түрээсийн гэрээ бол хувь заасан шаардлагыг хангаагүй байна. Тийм учраас алдан гэж байхгүй. Хоёрдугаарт 13, 16 оны гэрээ гэдэг чинь бол хөөл цугцаа дууссан байна. Ийм учраас нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн ийм байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. За шүүх хуралдаан дээр гаргасан миний тайлбарыг одоо хуулзан үндэслэлтэй байна гэж үздсэн болтой нэхэмжлэгчийн өмгөөлөгч түрээсийн гэрээний төлбөр биш хадгалтын гэрээний төлбөр гэж нэхэмжлийнхээ үндэслэл шаардлагыг өөрчиллөө. За үүнтэй холбоотойгоор нь одоо жинхэнэ мэрэгжлийн хувьд хэлэх юм бол гал гарсан мэтгэлцээ боллоо. Тэгээ өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ, хадгалтын гэрээ гэдэг чинь хоёр өөр зүйл байхгүй. Энэ яагаад хадгалтын гэрээ биш байхгүй. За тэгээд шүүхээс одоо миний гаргасан тайлбарыг үндэстэй байна гэж үзээд нэхэмжлийн шаардлагыг одоо бүхэлд нь одоо хэрэгсэхгүй болголоо. Эндээс би хууль тогтоогчдод хандаж хэдэн зүйл хэлэх гэсэн. Нэгдүгüүрт нь бол энэ түрээсийн гэрээний эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгомоор байна. Хоёрдугаар хадгалтын гэрээний эрх зүйн зохицуултыг бас боловсронгуй болгомоор байна. За гуравдугаарт нь энэ үйл хөдлөхөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох гэсэн ийм хэдэн асуудлыг бас анхаарч үзээч гэж хэлэх гэсэн юм аа. Өнөөдөр шүүхтэр явж байгаа хэрэг маргаан дээр энэ үйл хөдлөхөрөнгийн барьцаа, за үйл хөдлөхөрөнгийн түрээс, за хадгалтын гэрээ гэсэн ийм ижил төстэй гэрээнүүд тэдгээрийн одоо ялгааг хууль тогтоогч наривчилж одоо гаргаагүй улмаас хэрэг шийдэхэд маш их эдрээ төвхтэй асуудлууд байдаг. Зарим нь бүр үндсэн хууль болон иргэний хуулийг одоо зөрчсөн хуулийн зүйл залт байна гэж үзэж байгаа шээ. Тухайлбал иргэний хуульч одоо үйл хөдлөлтөй холбоотой маргааныг шүүхэн журмаар шийднэгээ заачаад ах чинь үйл хөдлөхөрөнгийн барьцааны тухай хувьд шүүхийн бус журмаар үйл хөдлөхөрөнгийн барьцааны асуудлыг шийднэгээ зааж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би энэ хуулийг зүгээр ер нь бол банк ус санхүүгийн байгууллагын эзэдийн лоббигоор хийгдсэн би лоббины хууль л гэж би бол зүгээр хардаж байгаа. Энэ мэтлэнгээр одоо түрээсийн гэрээ, хадгалтын гэрээ, за үйл хөдлөхөрөнгийн барьцааны гэрээтэй холбоотой эрх зүйн зохицуултыг одоо боловсронгуй болгох шаардлагатай байна.